Дархуул аймгийн Top Entrepreneur 2016 оны онцлог аж ахуй нэгжүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 23-ны өдөр нутгийн удирдлагын ордонд боллоо. Энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт, аймгийн засаг дарга Насанбат, засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хот төлөвлөлтийн хууль эрхцэн асуудал хариуцсан орлогч Гамболд нарын аймгийн удирдлагууд оролцож оны онцлог байгууллагуудад баяр хүргэлээ. Макро эдийн засгийн түвшинд таатай бус байдал үргэлжилж байгаа энэ үед үйлдвэрлэгч та бүгд, бизнес эрхлэгч та бүгд ачааны хүндийг үүрч Дархан хотын иргэдийг ажилтай орлоготой, амьдралтай байлгах, улс орны эдийн засгийг бүрдүүлэхэд, татварын орлогоор бүрдүүлэхэд бодиттой хөв нэмрээ оруулж байгаа явагт юуны төрөнд онцлон хэлхийг хүсэж байна. 2016 оны эцсийн байдлаар сая Баяртод дарга дээр орж ирэхээс өмнө ярилцлаа. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг биелүүлж чадж байгаа. Энэ онд тантай байгуулсан гэрээгээ татварын алба биелүүлнэ гэсэн энэ сайхан үгийг сонссон. Энэ үг бол үнэндээ та нөхдүүдийн маань бүтээлч хөдөлмөрийн үр дүнд, та нөхдүүдийн маань ууггүй хөдөлмөрийн үр дүнд Дархан хотын 100 мянган иргэдийг ачааг дааж аваа та нөхдүүдийн маань ажлын үр дүн гэж ингэж ойлгох нь байгаагаа илэрхийлье. Энэ жилийн 2016 Entrepreneur-ыг шалгаруулах арга хэмжээний нэгэн онцлог нь 1998 оноос хойш нэгэн шалгуураудаар бүтэн 20 шахам жил шалгаруулж байсан бол энэ жилээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн шийдвэр гарч энэ удаа шалгуурыг нь өөрчилж шалгаруулсан нь энэ удаагийн Entrepreneur-ийн голлох онцлог зөвлөө гэдгийг хэлхийг хүсэж байна. Оны онцлог аж ахуй нэгж байгууллагуудыг аймгийн хэмжээнд 1998 оноос эхлэн шалгаруулж иржээ. Энэ хүрээнд аймгийн татварын газар, нийгмийн даатгалын хэлтээс, санхүү төрийн сангийн хэлтээс, статистикийн хэлтсээс холбогдох мэдээ тайлан авч аж ахуй нэгжүүдийн тухайн жилд төлсөн нийт татвар төлөлт, нийт борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн бусад үзүүлэлтийг харгалзан шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ оны онцлог аж ахуй нэгж буюу Гранфрийн шагналыг Шарын гол компанид хүртсэнийг энэ тэргуунд дуулгая. Дархан аймгийн 2016 оны шилдэг аж ахуй шалгаруулах болон Entrepreneur шалгаруулгын ажиллагаанд Шарын гол хувьчат компани хамт олон маань маш их амжилттай бас ингээд дүгнэгдэж оролцож байна. Манай хамт олон энэ 2016 оны ажил үйлсээрээ Дархан аймгийн топ 5 аж ахуй нэг боллоо. Мөн дээр нь худалдаа аж ахуйн танхимаас шалгаруулдаг Entrepreneur шагналын оны шилдэг аж ахуй топ шагналыг бас хүртлээ. Энд Шарын гол хувьчат компани хамт олон маш их баяртай байна. Энэ бол манай уурхай ажлын хөдөлмөр зүтгэл. Бид энэ амжилтыг бол хойд үсгийн дулааны эрчим хүчний байгууллагуудаа чанартай сайн нүүрсээр хангаж тэдэндээ нийлүүлэх нүүрсээ төлгөө давуу талын биелүүлсэн ийм сайхан амжилт гаргасан нэг үнэлж ингэ шагналаа гэж үзэж байгаа. Ингээ та бүхэндээ 2016-17 оны энэ үеийг амжилттай давж шинэ 2017 онд өндөр их амжилт гаргаж сайхан баярлалаа гэж хүсье. 2016 оны топ 5 аж ахуй нэгж байгууллагаар Дархан төмөрлөгийн үйлдвэр, Дархан дулааны цахилгаан станц, Шарын гол компани, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Дархан ихийг компани зэрэг 5 байгууллага тэргүүлэн шалгарсан байна. За өнөөдөр манай Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани хамт олон Дархан аймгийнхаа худалдаа аж үйлдвэрийн танхимын топ 5 аж ахуй нэгжид орлоо. За өчигдөр орой бид бас Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бидний доосноор бол эхний 8-д орсон явж байгаа ийм сайхан баяртай үйл явдлаар 2016 оныгоо бид үдэж байна. За ингээ 2017 онд нийт Дархан аймгийнхаа хэрэглэгч, цахилгаан эрчим хүчний хэрэглэгчд болон за нийт хамт олондоо шинэ оны мэндийг дэвшүүлье. Дархан аймгийн топ 5 аж ахуй нэгж байгууллагаар шалгарлаа. Дархан ихийг компани нийт баялаг бүтээгчдийнхаа өмнөөс маш их баярлалаа. Жилээр тусам бид амжилттай ахиулан ажиллацгааж байна. Эх ондоо ч гэсэн мөн ажил бүтээлээ амжилттай дээшлүүлэн ажиллахыг зорж байна.
Харин Энтерпренер 2016 оны онцлог аж ахуй нэгжүүдийг тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа зэргээр нь үнэлэн олгодог ажээ. Энэ жилийн тухайд Энтерпренер 2016 оны онцлог аж ахуй нэгжээр 16 байгууллага шалгарсан юм. Тодорхойлбол үйлчилгээний салбарын орон нутгийн оны онцлог Энтерпренер шагналаар Дархан Жожо компани, газар тариалангийн салбарын оны онцлог Энтерпренер шагналаар Түмэн Буудай компани, даатгалын салбарын оны онцлог Энтерпренер шагналаар Монгол даатгал компани, банкны салбарын оны онцлог Энтерпренер шагналаар Хаан банкны дархан салбар, үйлчилгээний салбарын оны онцлог Энтерпренер шагналаар Алтан хүнс групп, барилгын салбарын оны онцлог Энтерпренер шагналаар Минж Property компани, эрчим хүчний салбарын оны онцлог Энтерпренер шагналаар Дархан Дулааны сүлжээ компани зэрэг 16 байгууллага тус тус шагнуулж батламжаа гарт авсан юм. Энэ жил сайхан жил болж байна. Газар тариалангийн манай компани жил урд урдаас аваагүй сайхан өндөр хугацаа тийм амжилттай Эдгээр оны онцлог аж ахуй нэгжүүдээр шалгарсан байгууллагуудаа баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё.